За бодлого 3. 2 тооны нийлбэр 600 бөгөөд нэг нь нөгөөгөөсөө 5 дахин их тоонууд байв. Бага тоог олоорой гэсэн байна. За энэ өгсөн зүйл олох зүйлийг тэмдэглэсэн энэ бодлогоны хувьд эрчмийн аргалыг сонгон бодвол илүү тохиромжтой байдаг. За мэдээж 1-р тоо, 2-р тоо гэж тэмдэглэсэн байна. 1-р тоог нэг хэсэг гэж авч үзэх юм бол 2-р тоо нь түүнээс 5 дахин их гэсэн байгаа учраас нэгдэх эрчмийг 5 удаа зурсан байна. За хэрчим зурах дээр хүүхдүүд алдаа гаргадаг. Тэр нь юу вэ гэхлээр 1-р хэрчмээ нэг өөр өгөөд 2-р хэрчмээ бас нэг өөр өгөх юм алдаанууд гардаг. Тийм учраас энэ дээр яг анхаарч зурах хэрэгтэй. За 2 тоо маань нийлээ 600 гэж байна. За 2 тооны тэмдэглэсэн хэсгийг харах юм бол энд нэг хэсэг, энд 5 хэсэг нийлээд 6 хэсэг байгаа учраас бага тоог олохын тулд 6 хувааж өгнө. За ингээд 600-д 6 хуваахаар 100 буюу 1-р тоо гарч ирнэ. За бага тоогоо бид нар олчлоо гэсэн үг. За 5 дахин их хэсэх юм бол 2-р тоо гарна. 1-р тоон дээр 2-р тоог нэмээд 600 гарч байна. За дараагийн бодлогоор уулзтлаа. Тур баяртай.